Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ удаа попкорн гэртээ хийх аргаас хуваалцах болно. Тэгээд хамгийн эхлээд цэцгийн тос буюу маслаа халуун гал дээр хайлуулж өгөөрэй. Тэгээд дөнгөж хайлмагцсан та бүхэн хатаасан эрдэнэ шишээ хийж өгөөд тэгээд таглаж өгөөрэй. Тэгээд өндөр гал дээр халааж өгөх юм шүү. Тэгээд баг гал дээр болохоор эрдэнэ шиш маань түлэгдээд харалцдаг учраас тэгээд анханаас нь өндөр гал дээр шаарч өгнө. Тэгээд попкорн маань өөрөө аяндаа бежаад пис дуураа тэгээд дэлбрээд гой бамгар болж өгнө. Тэгээд бүс нүдэн баримжаагаар хараад галныхаа хэр хийсэн шалтгаалаад 3-5 минутын дотор баш богино хугацаанд болдог байгаа. Тэгээд гал дээр хийхгүй мөн та бүхэнд цаасан уут байх юм бол тагийн зориултын хавчаараар хавчиж агаад мөн шарах шүгэн биш богино долгионы зоохон бас хийж болдог шүү. Ойролцоогоор 2 минут л эргүүлэхэд болдог. Тэгээд хүн болгон хийхэд амраар гэд та бүхэн плеткэн дээр хийж үзүүллээ. Тэгээд попкорн маань бэлэн болчихно. Тэгээд энэ болохоор яг энгийн попкорн байгаа. Тэгээд та бүхэн үүнийгээ баяжуулаад яг бэлэн болсон попкорн зүгийн бол халуун ногоо ч гэсэн байж болно, бяцлагч байсан болно. Илүү цааш нь баяжуулаад мөн баг зэрэг хуураад гадуур нь бүрхүүл өссөн амтаараа бүрхүүл болгон бүрээд бас идэж болно шүү. Тэгээд та бүхэн туршиж үзээрэй. Тэгээд та бүхэн таалагдах юм бол YouTube сувгтаа subscribe дарахаа мартаа. Баярлалаа.